дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын хурлын гишүүн Б Уянга О Батны харимтлал нарын зүгээс 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлцүүлгийг Улсын хурл 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж эцсийн хэлцүүлэлт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын ороонд шилжүүлсэн билээ. Төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлцүүлгийг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан болно. Тус байнгын ороо нэгдсэн хуралдааны анхны хэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйл хэсэг заалтад нэмж тусган төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжилгээ засварыг хийж эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны танилцуулга болон эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн төслийг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.